Төрийн албаны ерөнхий шалгалтын тул төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, товыг тогтоож олон нийтэд мэдээлж байна. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол. Монгол улсын иргэн байх, дээд боловсралтай байх, эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үүдэж шүүхээр ялс шийдгүүлж байгааг байх. Эцсийн өвчин эмгэхгүй байх. Цэргийн алба хаасан байх. Тухайн орон нутагт төрийн жинхэнэ албан хаах хүсэлтэй байх. Тэтгэврт ногтоолгох насанд хүрээгүй байх. Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийдгүүлсэн бол уг хугацаа дууссан байх. Бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг. Төрийн албан хаагчийн анкет. Боловсролын түвшинд тодорхойлсон баримт бичиг. Иргэний үнэмлэх. Дөрвийг харьцан 6-аар хэмжээний цэг зураг. Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт. Цэргийн алба хаасан тухай баримт бичиг. Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт. Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэл хамгаалах боломжгүй анхаарна. Бүрдүүлсэн баримт бичгийг 2020 оны 9-р сарын 14-ний өдрийн 14 цагаас 2020 оны 10-р сарын 14-ний 14 цаг хүртэл төрийн албаны зөвлөлийн цахим хуудасаар дамжуулан хүлээн авна. Шалгалтад бүртгүүлэх болцлыг хангаж холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж цахим бүртгэл бүртгэгдсэн тухай баталгаажлалтын хуудсыг хэвлэн авсан иргэнийг албан ёсоор бүртгэгдсэн тооцно. Шалгалт өгөх хуваарийг 2020 оны 10-р сарын 26-ны өдөр төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна. Шалгалт өгөх хуваарийн дагуу төрийн албаны ерөнхий шалгалтыг 2020 оны 11-р сарын 4-ний өдрөөс эхлэн шалгалтын салбар комисс зохион байгуулна. Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэний цахим үнэмлэх. Баталгаажлалтын хуудсыг биедээ авч ирэхийг анхаарна. Монгол улсын төрийн албаны зөвлөл. Холбоо барих утас 51 26 68 87 51 26 44 93 51 26 55 44